Сайн байцгаана уу зүгчтэй. Ухамсарын хууч подкастын маань энэ удаагийн дугаарт маш сонирхолтой нэгэн хүнтэй ярилцахаар өргөдөж ирээд байгаа. Тэгээ энэ хүн бол манай монголчуудын аль хэзээний таньдаг болчихсон байж байгаа Томоко-сан гэж. Японоос одоо та чинь Монголд 25 жил амьдарч байгаа ийм нэг сайхан эмэгтэй байна. Тэгээд энэ хүний бол ингээд их өөрийнхөөрөө байдаг, чөлөөтэй байдаг. Та нэг дураараа ч юм шиг те хээгүү ч юм шиг нэг тийм зан нь бол надад их бас их таалагддаг. За тэгээд одоо ярилцъя, хамт ярилцъя гэдээ би хөөцөлдөж байгаад ингээ өнөөдөр л анх удаа уулзж байна л да бид хоёр бол те. Өмнө нь бол ерөөсөө огт таньдаг бол яг сошиалар таныг бол хардаг байсан. Тэгээд ингээд миний одоо подкастт маань оролцох гээд таанд хүрээд ирсэнд би маш их баярлж байна. Та бидний энэ подкаст ярилцлагыг сонирхолтой болгож өг. Нэг тийм содон зочин гэж бодож байна. Өрсөнд баярлаа. За тэгээ та одоо сайхан хаварж байна уу хоёулаа? Сайхан хаварж. Сайхан тий. За одоо та бит хоёр бол ингээд нэг таа ч нөгөө тийм хүн шүү дээ тий. Ийм нэг эрх чөлөөтэй ч юм уу, дураараа ч юм уу. Тэгээ та бит тэр яриаслага зүгээр ийм тийм сэдв инээ тэрэг ихгүй зүгээр л таны сонирхож байгаа сонирхолтой байдлаар ингээд чөлөөтэй ярилцъя гэж би бодож байна л да. За эхлээд тантай танилцъя л да тий. Коучинг хийдэг гэж байгаа. Тий. Анх яаж явж байгаад коучинг хийж байсан. Тий. Би бол одоо нэг коучинг хийдэг, коуч багш жаргаа гэдэг ийм пэйж утастай тийм хүн. Тэгээ би ч одоо нэлээд энэ хувь хүний хөгжил гэдэг юмыг л нэлээд олон жил сонирхож явсан. Би 12 настай байхад манай аав нас орчихгүй юу. Тэгээд би аавгаа нас орсон чинь ингээ хүүхэд нэг тийм жоохон шоконд ордог юм байна. Гинт одоо би саятай байж байгаа. Тий, гинт нас орчихгүй юу. Тэгээд ингээ нэг тэгээ аав эзгүй болчихоор ингээ айгүй тийм муухай сонирн болчт юм байл. Тэгээд нэг тийм сэтгэл зүй шоктой. Тэгээд тэрнээсээ гарч чаддаггүй. Тэгээ хүүхэд чинь тэрийгээ бас мэддэггүй юм байна. Тэгээ айгүй нэг тийм гунигалсан, уйтгарсан, шаналсан нэг тийм мэдрэмжтэй. Тэгээ яг яагаад байгаа юм би сайн мэдэхгүй. Тэгээд аавгаа санаал байсан юм билээ л. Тэгээ ядж байгаад манайх нөгөө ээж бас тэр яг амьдарч байсан орон нутгаасаа аавыг нас орсон чинь шилжээд нүүгээд өөр нэг газар очсон байхгүй юу. Тэгсэн чинь дахиад давхар шок болчт юм байна нөгөө нэг ингээд нөгөө өссөн төрсөн орчноос өөр газар орчоод дээр нь аав байхгүй гэхээр ингээд тэгэл ингээд нэг юм шаналал яваад байсан. Тэгж явж байгаа би гинт нэг бодохгүй юу. Гэхдээ ер нь энэ хүн ер нь яаж сайхан амьдарч юм бол. Хэдэн настай үед? 12 настай л. Тийм тэр үед үү? Тэгэл одоо яаж энэ сайхан амьдэрдэг нэг арга ухаан. Тэгээ энийг нэг сэтгэлийн зовлон надад байгаа даа шүү дээ. Амар хэцүү байгаа байхгүй юу би чи ерөөсөө. Тэгээ яах вэ? Тэр үед чинь бас нөгөө нэг ингээ хөдөө амьдэрдэг би чи хөдөөний хөхөд мал үхээд нөгөө зуд болоод мал зал үхээд манайх бас ингээ гайгүй амьдралтай байсан. Бүр амар ядуу болцсон байхгүй юу. Тэгээ хоол унд муутай ингээд өлсөө. Тэгээ сэтгэлийн дараас ингээд тэр үедээ л ер нь хүн яаж ингээ сайхан амьдэрдэг баян чинэлэг яаж бол сайхан амьдэрдэг. Тэр нэг нууц байгаа байх гэж бодоод. Тэр нууцыг л би ерөөсөө олж авч таньчих юм бол би ер нь болчих юм байна гэж бодсон. Тэгэл ингээд ном уншаал ингээд хувь хүний хөгжлийн юм бол ингээд судлаад явж өсөлтөө. Одоо тэр ч одоо нэг бараг 30 жил юм. Мелвогтын үл өр шиг юм болцсон биз дээ. Тий. Мелвогд ч бас нэг тийм зовлонгоос. Ер нь одоо ингээд эргээ харахад бол юу л юм бэлээ. Хүнд ингээд зовлон тохиолдсон шүү дээ. Энэ зовлон бол маш сайн багш. Хүнийг хөгжүүлэх маш сайн нэг юм өгөөш. Бурхан биш дээ. Бурхан ингээд хүнд туслая гэх юм бол эд баялаг шууд ингээ маягаад өгөхгүй юм бэл. Зовлох юм бэл. Тэр зовлон гэж хүн гарахын тулд өөрөө дотроосоо чармайгаад ингээд те ингэсээр хагаад өөрөө ч хөгжөөд ухаарад мэдээд ингээд гараад ирэх юм. Тэгж явсаар байгаа л тэгэл сүүлдээ ингээд энэ хувь хүний хөгжлийн юмар яваад хаа чи хамгийн сүүлд нь коуч гэдэг юм болж байгаа. Зүг. Тийм л төвхтэй. Тэгээд яахаа ингээд буддингийн ухаан бас сүүлийн үед их судалсан. Тэгэд манай ээж бас хорт хавдраар нас орсон. Тэгээд тэгсэн чинь энэ коучинг гэдэг юм чинь бас сэтгэл санаатай холбоотой. Хорт хавдар гэдэг юм чинь бас сэтгэл санаатай холбоотой. Энэ идэр чинь ингээ холбогдож ирээд. Тэгээд миний зам шулуутсаар явал одоо бол ингээд багшийнхаа ажил 100%. Зүг. Тийм л хүн байна да. Тий. Маш сонирхолтой түүхтэй одоо нөгөө миний амьдралыг эхнээсээ ярих юм бол
би бол Японы хамгийн хөгжсөн хөгжилтэй явж байгаа үед өссөн. Одоо миний аав ээж ерөөсөө эд юмсаар дутаагаагүй. Тэр үед Японы нийгэм бас үнэхээр хөгжилтэй байсан. Ирээдүйн гэгээдээ тий. Одоо хүртэл аав ээж маань ингэж ирүүл байж байгаа байхгүй тий. Тэгээ би бол ингэж ботвол харьцангуйч биш одоо дунджаас хамаагүй ингэж нөгөө зовлон багтаа явж байгаа юм бэ тий. Ерөнхийдөө. Тэгэхээр ерөн суралцах юм асуураагүй юм байна. Тийм байна. Зовлон үзээгүй учраас. Тий. Зовлон үзээгүй. Гэхдээ надад бол ингэж хэцээ нэгэн цагт зовчихвээ гэсэн тийм айдас бол байнга байждаг байхгүй юу? Тийм үү. Байдаг. Энэ гэхдээ юу гэж боддیں۔ Миний хувийн асуудал биш. Манай японочдын нийт онцлог. Одоо гацар хөдөлчих. Тэ цунами яах вэ? Гал гараад одоо байшин шатчихвал яах вэ? Салхиар ингээд таря бутаа ингээд хураач чадахгүй л яах вэ гэсэн японочдын онцлог юм болоо гэж бодож байгаа шүү дээ. Харьцангуй ингээд монголчууд чинь юу шүү дээ одоо байгалийн өмнө яаж чадахгүйг анханаас нь тийм одоо нөгөө даадгсан ч гэдэм үү те хайсан юм байждээ шүү дээ те. Одоо нэг зодоолч мал өгсөн гэж байгаа шүү дээ тий. Мал өгүүлэхгүй тулд ингэхүү тэхүү биш тий. Одоо нөгөө зод болохоор мал өгт юм бэ тий. Нэг юу юм бэ? Айдсгүй амьдраад одоо нэг асуудал болсны дараа одоо нөгөө тий. Давж явах чадвар бол маш өндөр. Тий яг үнэ. Тий. Тэр тал дээр бол Япон Монгол ялгаатай. Тэгээ би бол ингээд байнга ингэчүүл яах вэ, тэгчүүл яах вэ гэд. Байнга эрсдэл тооцох юм уу? Боддог тий. Гэхдээ сүүлийн үед би бол ялангуяа нөгөө би бас бурхан шашинтай хүн. Өвөл мөнх бос гэдэг юмыг байнга боддог. Яг зөв. Тэгээд эцээцтэй тий хамгийн муудаа шүү дээ тий. Тэгээ ер нь гэ хүн дуртай юм хийгээд одоо нөгөө хүнд гай болохгүй те айтахан амьдрч чадвал ямар нэгэн сонголт хийхэд ёс зүйн дагуу сонголт хийчихвэл те хамгийн муудаа штэ хүн өхөл байхгүй юу тий штэ тий тэгээд өөхөх гэдэг ивент чинь хүн болгонд тэнцүү ирнэ тийм үү тэр нь өнөөдөр байна уу 50 жилийн дараа байна уу 100 жилийн дараа байна уу тий. Тийм болохоор эцээц одоо тийм аюулаас болгоомжлохын чухалч гэсэн эцээцд одоо хүн өгөх юм чи тий тэрэн дээр бол хитрхи аяхгүй тий санаа зовхгүй гэхдээ өгөхөөс бус нь одоо юу юм бэ? Яг зөв. Би таны яриад байгааг бол ингэж ойлгож байна л та. Амьдралд хамгийн аймаар зүйл бол өхөл мэдээч. Тий, өхөл болон хагцал тий. Өхлийн хагцал тий. Гэтэл тэр өхөл гэдэг зүйл чинь одоо яг буддийн гүн ухаанаар мөнх ус, өхөл мөнх ус. Тэр өхөл гэдэг зүйл чинь шүү дээ хамгийн аймаар тэр зүйл чинь хиндэж тохиолдож байна. Хэдзээч тохиолдож байна. Одоо бид нар бол ингээл за өхгүй нэг 70 80 90 наслна гэж найдаад байна шүү дээ. Энэ чи яамарч баталгаа байхгүй. Монголчууд ярьж утсан чинээ улаан аим гэж ярьдаг шүү дээ. Тий. Утсан чинээ. Гом нарийнхаа аим аа. Имзэгтэй. Тийм шүү дээ. Тэгэхээр нөгөө айгаад байгаа зүйл чинь тийм өсөө хойноороо өгөхтэй хөрөөл хэзээч өгч болно. Өнөөдөр маргааш хэзээ их. Тий. Тэгээ одоо би жишээ төрсөн тийм үү? Ивент нь юм шүү дээ. Төрч одоо нөгөө 5 үнэн байдэн шүү дээ тий. Одоо нөгөө төрхөн үнэн өдлөхөн үнэн гэдэг. Өдлөхөн үнэн тий. Өвдгөн үнэн гэдэг эцэстээ ингээд өвхөн үнэн байдэн шүү дээ тий. Тэгээ энэ ивент байгаа юм чинь энэ одоо өөх ивентаас тий сайхан өхмөр шүү дээ. Тийм шүү. Тий. Сайхан өхмөр ингэж байна. Зүйтэй. Сайхан өхөхийн тулд яах вэ таны хадвал? Сайхан өхөхийн тулд ингээ
одоо өгөхийг санджах хэрэгтэй юм байна. Би бол үнэн маргаашгүй өгч магадгүй тийм үү. Тэгэхэд миний одоо нөгөө хийгээгүй юм юу гэж бас бодож байна. Тэрийг нэг байд одоо бүгдийг хийгээд өгөн гэж бас мэдээж байхгүй юм чи тий. Аль болохоор хийж чаддаг юм хийгээд өнөөдөр хийж чадах юм хийх хэрэгтэй юм бэ гэж боддог. Тэгээ өгөхөд сэтгэл хангалуун өгөх гэдэг одоо нэг зорилго тавьчих хэрэгтэй гэж бодод. Тэгж байна. Тэгээ яаж тэгж бодсон бэ гэхээр намайг миний бас нөгөө миний багш 10 жилийн багш байсан байхгүй юм ихтэй Японд гэсэн. Тийм. Манай аав ээжээс арай залуухан. Хүүхдүүд нь надаас баг тий. Тэгээ тэр багш айгу цуглаг багш байсан чинь гинтхэн тархины хоргоо хавтраар өвдөд. Тэг гинт сургуульд ирэхээ байгаад манай ангийн багш тэгээд жил ингэ сурахгүй болчаад нас ордог байхгүй юу. Тэг нас ороход бол яг нөгөө оршуулганд очиод одоо нөгөө ажлын явдалд очиход одоо нөгөө лам багш ирээд ном уншихтаа нөгөө ном бас тайлбар хийгээд явчихж байгаа. Тэгэхэд Японы судар дээр улаан хазартай явсан залуу хүн өглөө улаан хазартай явсан залуу хүнч орой одоо арга яс босон ч байж мэднэ гэсэн тийм судар байдаг байхгүй юу? Тэгэхэд ер нь тийм юм байна. Одоо би өнөөдөр өглөө улаан хазартай босоод ирээд ер нь орой өгсөн ч одоо энэчийн ер бусын үзэгдэл биш юм. Дэндүү өрөвдмөр үзэгдэлч биш те. Тийм. Одоо илбэг байдаг те хүн болгонд байдаг асуудал. Тэгээд эндээс танд яагаад утга учиртай юу өгөхтэй харамсахгүй байх юм байна гэсэн бодол төрсөн гэж. Тэгээд ингээд мэдээчтэй тэр багш маань хоёр эрэгтэй хүүхэд жаахан хөөрхөн хүүхдийг үлтэйг явчаа штэ. Тийм тэгэхэд зөндөө юм ботсон л та мэдээж одоо бараг сүүлийн нэг хэдэн сар ухаангүй байсан гэсэн гэхдээ тэр багш штэ те маргааш өвхөн гэж бодоод энэ өвчнөр өвхөн гэж бодохгүй өнгөрсөн гэсэн баггүй юу. Тэгээ хүмүүсийн ярьснаар гэдэг нөгөө Монголд ч гэсэн тийм ш Японд бас тийм баггүй нөгөө сэтгэл зүйн бэлтгэлгүй хүмүүст ер нь чи одоо маргааш өвөх чаа шүү гэж хэлэхгүй юм. Тийм үү? 3 сарын дараа тийм. Чиний нас 3 сар шүү энэ гэж тухайн үед ялангуяа хэлдэггүй байсан. Одоо бол эмчнэр одоо хэлэх өөрөгтэй болцсон билээ. Тэгэхэд би одоо хэрвээ ингэж тэг боломж одоо 3 сар 4 сарын юм ухаан байгаа одоо боломж байх үедээ ингээ хүүхдүүдтэй ятаж ингээд нөгөө тий үлгэрээ уншиж өгд юм уу? Тэг өдөр тутмын жижигхэн юм ч гэсэн тий одоо ээж нь өгч байгаа одоо би өөрөө өгч байгаа гэж мэдж байгаа юм бол хийх юм шал өөр болох байхаа бас хойч үед те үлдээх юм нь өөр болох гэж бодсон. Тий. Би ч одоо ингээ коуч хийгээд явж байгаа болохоор өдөр тутамдаа л их олон янзын хүмүүстэй хийхдээ л нөгөө зовлон асуудлаа л ярьж ирдэг байхгүй юу. Тэгэд энэ дотор энэ зовлонтой энэ асуудлууд дотор бие биедээ гомдох нэг юм ялангуяа ойр дотны хүмүүс бие биедээ гомдох нэг юм ноцтой асуудал нэг тохиолдол их түгээмэл гарч байна. Тэр нь юу гэж үхэлтэй холбоотой. За. Хүн нас орлаа штэ тий. За гентийн ч юм уу, аав ээжийн ч юм уу хэн нэг нь нас орлаа. Тэгэхээр тэр хүн чинь нөгөө хүн л юм хойно заавал ардаа нэг юм үлдээд юм байна. Хөрөнгө мөнгө үлдээд юм байна. Асуудал үлдээж өөр хүүхдүүд, өөр шир. Ийм асуудлууд үлдээд юм байна. Энэн дээр нь нөгөө хүн чинь өхнө гэж бодоогүй явж байгаа л гентл ингээл өвчлээ штэ. За өхнө гэж бодсон ч байсан байж штэ. Өвчнөөр ингээд олон сар хэвдэж байгаад өгсөн хүн ч гэсэнтэй манайханд нөгөө тийм гэрээслэл мэрэслэл гэсэн юм үлдээх тийм соёл байдгүй юм байна биднэрт. Тэгээ зүгээр л ингээл байж байгаа л ингээл нас орчт юм байна. Уул нь бол ингээд 3-4 сар ингээд би өвчтэй өхнө бараг тодорхой шахуу ингээд байж байгаад өгсөн. За юу. Тэгтэл чи миний тэр имийг чи аваараа гэнгээ хуваарж мөваарж ингэж тийм бид нар минийх мэддгүй юм байна. Тэгэд
над дээр ирж байгаа хүмүүсийн дотор нэлээдгүй нэг хувийг эзэлдэг асуудал юу вэ гэхээр нас барсныхан дараа нөгөө хүний чинь үлдсэн юм дээр нь зөрчил үүсдэг, маргаан үүсдэг. Тэгээ бие биедээ гомддог. Энийг би авах байсан чинь чи авчлаа. Тэрийг авсангуу тэгсэнгүү ингээ ах トゥ угийн тангараг заримдаа тасардаг. За их эд хөрөнгөтэй хүмүүсүүд бол бүр их. Тэгтээ баг хөрөнгөтэй байсан ч гэсэн ялгаагүй байт юм. Зүгээр л биш үү? Нөгөө ээжийнх нь ингээд хэрглэж ийсэн аяг заяа. Тэрнээ хүнтэй аяг биш л дээ. Тэр аягаа чи аавна би аавна гэдээ хоёулаа маргалдаад ингээд айгу одоо ховтол ингээд 4-5 жил болтол ингээд нэг дотроо юм юутэй гэж байгаа байхгүй юу? Гомдолтой ингээд явдаг, таагүй ингээд явдаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр таны над ярьж байгаа сэдв чинь их чухал л да. Би бас өмнө бас нэг ном уншиж ирсэн. Өхлийн ирмэгдэх 5 харамсал гэх ном байна. Тэр нөгөө нэг ингээд яг өөх гээд ингээд өхлөө хүлээж байгаа хүмүүсүүдийг очиод асардаг нэг тийм эмэгтэй бичсэн байхгүй юу? Гадаадын Австрали эмэгтэй л те. Тэгээ нэг тэр чинь нэг тийм нэг ажил байт юм ба штэ гадаадад Монголд бол нэг байхгүй л те. Яг нөгөө өөх гэж байгаа хүний хөлсөөр ингээд очиод асарч тойгуулж хэд хонол нэг цаар юм уу 2 сар ч юм уу те нас орох хүртэл ингэж бай хажууд нь байж гад нас оруулаад тэгээд мөнгө аваад явдаг нэг тийм асрах ажил байт юм ба штэ. Тийм ажил хийж явдаг хүн бичсэн ном байхгүй юу? Тэгээ тэр номон дээр тэр эмэгтэй тэгсэн байлээ. Одоо хүн болгон өхнө гэдэг нь бол ойлгомжтой. Тийм байж ич яагаад ийм ойлгомжтой зүйл дээр өхлийн тухай боловсрол бид нэр болгодгүй болоо гэж би үнэхээр их гайхлаа гэж. Сүүлийн үед манай Японд штэ харин хүмүүсээ маш урд наслдаг болжээ. За. Урд наслах тусмаа ингэдэг нөгөө өхөл гэдэг чинь асуудал болт юм бэ. Ялангуяа Японд чи ингэдэг өөрөө ингэдэг нөгөө биений эрх чөлөө галтаад эсвэл одоо нөгөө зүнчдэг хүмүүс те. Тэгээд маш удаан хугацаа өнгөрүүлдэг болч. Тийм үү? Тэгэнгүүтээ асаргаа хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүтээ нөгөө асархад чинь за 5 хүүхэд байна гэхэр чинь 5 тавуулаа тэнцүү асарна гэж байхгүй. Аль нэг нь ингээд их ачаал авч тэр ажлыг гүйцэтгэдэг бол мэдээж тэр нь одоо илүү юмыг авах гад үздэг тийм үү. Тэгээ бас тийм асуудал зөндөө гардаг болсон. Дээр үед бол манай өвөө эмээгийн үед чинь манай Японы одоо нөгөө уламжлалт ёсоор бол бүх хөрөнгийг том хүү, эрэгтэй хүүхэд авдаг. Тэгэхээр мэдээж хариуцлагаа бас тэр хүн өөрөх ёстой гэдэг. Харьцангуй ингээд тодорхой байсан бол одоо тийм үе өнгөрсөн шүү дээ. Тэгэхээр маш тийм одоо асуудал үүсдэг бас. Тэгсэн чинь сүүлийн үед манай аав ээжийн үеийн хүмүүс одоо манай аав ээж чинь 71 2 тоо байхгүй юу? Тийм хүмүүс дотроо шүүкац боёо Японоор шүүкац өвлийн бэлтгэл гэдэг одоо нөгөө юу гэх юмыг хийх. За одоо соёл болчиход байна. Соёл болчиход байгаа юм уу? Ямар айтайх юм тийм юм шүү. Тэр нь одоо бүр бэлэн дэвтэр хүртэл байгаа заяа. За одоо нөгөө математикийн дэвтэр энэ төр гэдэг хоосон дэвтрүүд дээ шүү дээ. Тэрэн шиг одоо нөгөө таны уршуулгыг тий за яаж хийх вэ? Ажил явдал дээр хэнийг орох вэ? Заавал хийх ёстой зүйл нь юу вэ? Хийхийг хүсэхгүй зүйл нь юу вэ? Тий тэнцээ уншуулахаар нэг үг байна уу тий энэ төр гэж байгаа. Тэгээд дээрээс одоо нөгөө эд хөрөнгө байх уу? Ерөнхийдөө ингээд нөгөө өөр дээр байгаа эд зүйлсийг багсах. Тийм үү? Одоо нөгөө амьдтай одоо жишээ одоо баахан альбом зураг тий. Тэрийг одоо нөгөө дижитал болгож юун дээр Google дээр хадгаал. За. Тийм үйлчлэгээ бас зөндөө байгаа шүү дээ. Тэ нөгөө өмсгөө хувцснуудыг хай ачаага багсах гэдэг. Ер нь ингээд тэгмүүдээ манай аав ээж бас мэдээж одоо энгийн Япон хүн юм чинь одоо олныг дагаад хийж байгаа байхгүй юу. Ачаа мажаага маш айтах юм шиг. Тийм. Тэр наача хари маш зүв боловсрал байна. Тэр Австрал тэр эмэгтэй бол бүр яг тэг гайхацсан байсан. Яагаад тэгээд бүр ингээ гайхаад. Гэхдээ нэрэл бас бодмоор байгаа байхгүй юу. Бид нар чинь тодорхой шүү дээ бүгдээрээ өхөн. Тийм байж
тэрийг нэг аймаар юм шиг ингээд санаад те бүхэл мөхөл ярихаар нэг аймаар гээд тэгээ ярихгүй тойроод байгаа чи өөрөө бас асуудал байгаа байхгүй юу юм дээрээ. Таны тэгээд одоо ийм харамсахааргүй зүйл юу лээ? Харамсахгүй амьдрна гэлөө. Таны өхлийн тухай боддог боловсрал бол харамсахгүй амьдрна. Гэтэ ёс зүйн суурьтай те мэдээж бусад гай болохгүйгээр би өөртөө өөрийн хараа бай ингээд бусдыг гомдооч одоо хохироож болохгүй шүү дээ. Тэр чинь бол таны нэг ёсондоо өхлийг санаж байгаа бясалгал юм байна л да. Тэгж ойлгож болох уу? Харин ингэж өхлийг санаж явах бол хамгийн сайн бясалгал гэдэг юм байлээ. Манай буддизм тэгдэг шүү дээ ерөөс. Өглөө босоод юу хийх вэ? Юу хийвэл хамгийн сайн бэ гэд буддаагаас асууж л дээ. Өхлийг санах хамгийн сайн гэж хэлсэн бэ. Тийм. Тэр чинь бас хэдэн мянган жил одоо манай японочууд, монголчууд ч гэсэндээ бурхан шашинтай хамт ирсэн хүмүүс шүү дээ тий. Тэр яг нөгөө сүүлийн үед хүмүүс шашин сэсэг биш Японд бол ялангуяа тэгэхэд сүсэг муутай чигсэн яг нөгөө яс махандаа ингээ соёлыг дамжуулж ингээ ирсэн юм бол тийм шүү дээ. Танаа Японы тэр одоо бие биенээ хүндлэх, бусдад саад болохгүй байх тэр соёл чинь бүгд буддизмын л яг хүмүүжил шүү дээ. Би бол яг тэгж хардсан шүү дээ. Яг буддийн гүн ухааныг нийгмийн нэг юм соёл болгож хөгжүүлсэн ард түмэн илүү японочууд гэж юм шиг надад санагддаг шүү дээ. Тийм үү. Та өөрөө буддийн шашинтай гэрэлтэй. Та Японд байхдаа буддийн шашинтай байгаагүй юу? Байсан юм уу? Монгол төрөд одоо яаж вэ? Буддийн шашныг яаж буддийн шашинт ингэж юугаар таадаг гэж тодорхойлж байгаа өөрийгөө. Ямар ч гэсэн одоо нөгөө буддийн шашинтай байхын одоо юу гэх юм бэ? Бурхан багшийн хийсэн дөрөв үнэн те 4 үнэнд бат тэгээд одоо нөгөө аврал удуулж явж байгаа юм уу? Буддийн шашинтай хүн гэдэг бол миний бодлоор бол хамгийн түрүүнд үүлийн үрийг сандаг байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Тийм. Үүлийн үр гэдэг бид нарыг хийж байгаа үйлдэл бол үр дагавартай шүү дээ. Би энийг бол ингээл их л ер нь ам нэгт толгонд бол ярмаар санагдтыг. Би өөрөө ч гэсэн л өөртөө дадуулахын тулд бас их ярьж байна л да. Одоо та бүхэн ногоон цай ууж шүү дээ. Кофе бол нэг өөр үр дагавар хүртэнэ үстэй. Тийм тийм. Ногоон цай бол нэг өөр үр дагавар хүртэнэ үстэй. Энэ ийм энгийн зүйлийг чинь үүлийн үр гэдэг байна шүү дээ. Бид нар ингээд нэг үүлийн үр гэхээр аяга амар санаг. Тийм тийм. Нөгөө дараа төрөлтөө л гэж бодоод байгаа чинь худлаа байгаа. Үүлийн үр гэж бодоход үүлийн үрийг ярихад би одоо нэг заавал сандаг нэг юм байгаа аахгүй юу? За. Хуучин нийслэл Кёто байсан Японы. Кётогийн өмнө Нара гэдэг газар байсан байхгүй Нарагийн. За. Нара гэдэг нийслэл бий. Тэгээд тэнцээ штэ цааш та. Наггүй юу 750 хэд онд баха. Яг зөв санаж байна. 750 хэдэн онд тухайн үеийн эцэн хаан, хатан хоёр ерөөсө боён хий гэж бодсон байхгүй юу? За. Яагаад вэ гэсэн чинь маш одоо нэг корона шигтэй амар том өвчин гарсан. Хүмүүс ятуурсан. Тэгээ нөгөө одоо ингээд ууртай штэ мэдээчтэй ингээд эдийн засаг бас дампуурчаад дээ тий. Тэгэхэд Япон улсыг нэгтгэхийн тулд нэг том буян хий. За мянган жилийн дараа эргэж энэ буяныг санаад хүмүүс одоо юу гэх юм бэ? Бурханыг одоо шүтэх сэтгэлийг төрүүлэх хэрэг юм хий ингээд. За. Маш том бурхан бүтээсэн. За. Тэгээ маш том бурхан бүтээхдээ чулуутай чулуух, модтой модыг явуул. За. Ата шорооч байхгүй хүмүүс нь биеэр хүрээдэр. За. Гэт тухайн үеийн Япон одоо тухайн үеийн одоо Японы засгийн газрын удирдахжсэн бүх газараас те давтамжтай тоогоор хүн амныхаа 2 дахин ч юм уу 3 дахин удаа одоо нөгөө за хүмүүс оролцоод за
маш том бурхан бүтээгээд одоо ч тэр бурхан байгаа мó. Тийм. Тэгээд одоо нөгөө бурханыг чинь одоо нөгөө сүншиглэх гэдэг шүү дээ, тий. Сүншиглэхэд хятадаас тухайн үеийн маш том лам багшийг өрөөд. Тэр лам багш болохоор яасан бэ гэхээр усан онгоцоор ирж хаад усан онгоц нь хөгшин хүн байсан. Усан онгоц нь живээд зам дээр даврагтаад тэгээ явж байгаа явцандаа хараагүй усан. Хараагүй усан ч гэсэн тэр Японы эзэн хаан дуудаж байгаа юм чинь тэр Японы иргэд бүгдээр ингэ намайг хүлээж байгаа юм чинь ингэ бүр ингэ сохор болсон ч гэсэн ирээд сүншиглээд өгсөн байхгүй юу. Тэгээ тэр бурхан багш одоо хүртэл байгаад маш олон хүмүүс одоо хүртэл очиж Нарагийн бурхан гэд байдیں۔ Тэгээд тэрийг харахад биш дээ. Тэр бурханыг харахад үнэхээр ингээд ирээдүйг бидний төлөө тухайн үеийн эзэн хаан хатан хоёр чинь энэ бурханыг бүтээсэн байх гэсэн сэтгэл нь бол гой санагдчих. Тийм үнэхээр тийм ба шүү дээ. Тэг яг зорилгон байгаад те бүтээх юм бол үр одоо үүлийн үр гэдэг чинь тэгж гарч ирдэг юм байна гэж. Тийм шүү дээ. Гэхдээ манай Чингис хаан ч гэсэн ялгаагүй шүү дээ тэгвэл. Манай Чингис хааны үед чинь одоо юу яасан байгаа шүү дээ нөгөө орондоо унтах завгүй олзлолтон булаалдаж яваа гэж нуус төвчөнд байгаа шүү дээ. Жижиг юм овг аймагуд юм чинь. Тэгээ шөнө унтж яхад нь ирэл сэлэмдэл бодлого нэрчэл төрөнгийн авч явал эхнэр хүүхдийн булаагаал аваа явчихна. Тэгэл амар тайван унтах заяа байхгүй. Хөнжилдөөн унтах завгүй хөнөөлтөн тэмцэлдэж яваа гэж тухайн үеийн монголчууд тийм байсан баг шүү дээ. Жижиг нэг юм хот айлын овгууд тий. Тэгээ Чингис хаан ч тэрэн дээр ингээд бодохгүй юу. Гэхдээ энэ тий нэг тийм амар жимэр улсыг бий болгоё. Арайчтэй энэ ч одоо ингээд бүтэн унтмаар байна шүү дээ. Бүтэн ойртой хонмоор байна шүү дээ ерөөсөө ингээд тий. Тэгээд эн чинь ингээд буйны сэтэл гарч ирж байгаа шүү дээ. Тий. Ийм буйны сэтлэр ажил үйлсийг хийхэд тэгж их дэлгэрч томордог аа л гээл байгаа юм л та. Тэр нь бол гарцаагүй үнэн л юм бэ л ерөөсөн. Чингис хаан ч тэгээд тэр их төр улсыг ингээ байгуулчаад хэлж байгаа байхгүй да. Алд бием нь бол альжаа тавгая. Ард түмэн ингээд амар жимэрэл байвал болох юм тэрэ гэж. Ийм мэтчлэнгээд ингээд үлийн үрийг санаж ингэж амьдрсан хүмүүсүүд бол өгсөн хойно харамсахгүй өхнө гэж бодчих шүү дээ тий. Таны энэ үлийн үрийг мөнх усыг санаж харамсахгүй ёс зүйн суурьтай ингээд байна гэдэг чинь их л зөв л санагдчихэ шүү. Тэгтээ бас бурууд нь өстэй заримдаа. Заримдаа мэдээж тий одоо жижиг сажиг юм дээр буруутах үе байгаа л үүдээ тий. Тэгээ манай Монголд бол тэгж байгаа өстэй. Жохон ёс зүй яриад шашин машин ингээд ярих гэхэр чинь энэ мухар сүсэг инээ тэнэг мэнийг юу ч гэдэг юм те. Чи харин ч ингээд ёс зүйтэй байхын оронд харин ч гэлс ингээд холгаа зэлгийг хийгээд юм амжуул буруу зөрүү юм хийсэн ч хамаагүй гэдэг ингээд нэг ийм ойлголт давмгаа байгаа өстэй. Одоо Монголын нийгмийн асуудлыг ярьж штэ. Тий. Тэгэхээр энэ дунд таны энэ зарчим чинь ингээд түүх хэцүү болохгүй юу танд? Одоо миний хувьд бол би бол гадаад хүн байна л да энэ тий. Хэрвээ би өөрөө монгол хүн байсан бол энэ нийгэм жаахан хэцүү байж магадгүй гэж боддог. Тий. Би бол одоо энэ нийгэмд бол 25 жил амьдарч байгаа хугацаанд бол өөрийгөө юутай гэж бодож байгаа доо хариуцлагатай гэж бодож байгаа боловч бүр болохоо исэн үед бол би хаваа явчих штеп. Тэгээ амьдраад ахаар болоод байна гэсэн үг үү? Тэгээ одоохондоо бол болчихин. Тэгээд одоо мэдээж одоо нөгөө надад бол сонгуульд нэр дэвших ирэх байхгүй. Бас тэгээ хэрэггүй л дээ. Амар амбицтай ч шиг байхгүй. Тэгээ нөгөө санал өгөх ирэх байхгүй ш. Тэгэхээр эцээст одоо энэ тийм миний оролцоо бол хязгаартай байгаа байхгүй юу. Тэгээд яг одоо нөгөө
бүр гудамжинд гараад ч гэдэм үү те эсвэл одоо хүмүүс тавж их таацтай гудамжинд явахаар чулуу шидэгтэй тахын бол тэгээд би хаяа явчих штэ эцээц тийм эцэд. Тэгсэн ч гэсэн би Монголдоо гэж явахгүй ш юуны төлөө. Тэгээд яг уу Монгол Японы нийгэм бол шал өөр мэдээч шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс ярьдээ шүү дээ. Нөгөө японочууд худлаа туристик гэд. Үнэн шүү дээ. Үнэн. Гэтэ тийхгүй бол амьдарч чадахгүй юм чинь тэнцээ бол. Тэгээ монголчууд бол ийм шүү дээ. Нөгөө чи ийм бэ гэдэг. Чи тийм бэ гэж яхан хурц үг шидсэн ч гэсэн би шудраг хүн явдээ шүү дээ. Тэгээ нийгмийн суурин шал өөр аахгүй юу? Японочууд бол хизээч тэгэхгүй л дээ. Тэр нь алин зөв алин буруу гэхэд бас тийм хэцүү асуудал. Тийм. Тэгээд яг уу монголчууд мухар сүсэг юу одоо шашин машинаас эмзэг байх юм бас би бол буруу гэж бодохгүй юм. Дэндүү мухар сүсэгтэй байсан шүү дээ. Тийм шүү. Гүй хизээнийхийг ярьж байгаа юм та. Одоо тэгээд шашины асуудал ярих нь айгүй тохиромжгүй. Гэхдээ мухар сүсэг бол байж болохгүй. Би бол яг тэгж боддог. Тийм байх. Тэгтээ байж тээ. Би бас наадгандаа ч санал нийлэхгүй. Яагаад тэгэхээр байж тээ. Мухар сүсэгтэй байхаас өөр аргагүй тийм нэг нийгмийн нэг хэсэг бүлэг байдаг байхгүй юу? Тийм. Юм тайлбарлаад хичээл ингээд ойлгохгүй шүү дээ. Чи буруу юм хийж болохгүй гэдэг ингээд тайлбарлаад хэлэхээр ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр хүүнийгээ ингээд нэг алгадаж аваад чи болохгүй шүү ингэх юм бол ингээд тогтчих шүүгээ хэлчихвэл за болохгүй байна гэдээ ойлгож байгаа юм хүмүүс байна шүү дээ. Наад үзэлгүй шүү дээ тий. Улс төрч шинж. Улс төрч ингэж ярих юм. Улс төрчин шинж тий. Би улс төрч биш. Биш тий. Тэр нөгөө ийм байхгүй юу? Хүн ойлгохгүй болохоор аргаа тий. Аргаа одоо энийг хуурч аргалж тий. Удирдна гэдэг чинь улс төрийн арга байхгүй юу? Гүг би тэгж хэлэхгүй байна. Угаасаа ингэж байна шүү дээ. Тархины потенциал нь угаасаа бага. Дорд төвшөнд байгаа ямар ч улс орны нэг хэсэг бүлэг хүмүүс тийм байдаг байхгүй юу? Тийм хүмүүс чинь нэг хэсэг биш үү? Нэг хэсэг нь. Тийм. Улс орон дотор нэг хэсэг бүлэг хүмүүс тийм хүмүүс байна. Тийм. Яагаад заавал тэд нарыг ингээ гол болгож фокус хийх ёстой гэж. Гэхдээ тэр хүмүүсүүдэд нь мухар сүсэг хэрэгтэй л байхгүй да. Тэр хүмүүсүүдэд чи ийм хийвэл нүгэлж хийж болохгүй гэл ингээл хэлчихэл та. Тэгэл болоо штэ. Тэр хүмүүсүүдийг чинь ингээд заавал яах гээд ингээд сургаж хүмүүжүүлэх гээд тий наад чинь гэхдээ штэ тий. Тийм массыг ингээд нэмэж явах аюул байгаа ч тий. Удирдах штэ тийм үсттэй. Тэгэхээр чи ингээд удирдах явхад чи амар авахгүй тийм хүмүүс чи айлгаад тий. Үлгэр ярьж айлгаад явхад. За. Тий. Тэгэхээр одоо тэр хүрээнтэй хэдэн хувь байсан. За. Тэрийг чи одоо томруулчвал яа. Тэр чи улс төрийн арга шүү. За ийм яриа бол явахгүй байна та хэвчээ. Би бол өстой санал нийлэхгүй байна. Тодорхой хэмжээнд байна шүү дээ. Нийгмийн хэсэг бэлэг хүмүүсүүдэд ингээ мухар сүсэг ер нь бол зохих хэмжээндээ байх хэрэгтэй байна лээ. Зөөр болохгүй энийг хийвэл нүгэл байд юм а гэж хэлчихээ тэр хүмүүсүүд тэгээд болоо. Учир начрын тайлбарлаж ойлгуулах гэдэг шаардлага байхгүй тэр хүмүүст. Тим хэсэг бүлэг нийгэм аль ч улс орны нийгмийн нэг хүн амын нэг хэдэн хувьд нь байгаад л байхгүй. За хоёулаа ингэхдээ ингээд юу улс төр нийгэм ярихгүй шүү дээ тий. Нийгэм бол ярьж болж улс төрийг бол ярмааргүй. Үгүй улс төр харин нийгэм ярихаж улс төрлөө орчдөг байхгүй юу? Энэ дээр бол би миний сэдв бол дандаа ингээ нийгэм байхгүй юу? Ер нь тий энийг улс төрлөө ингэж өнгөрүүлэхгүй хүн шиг. Гэтэ улс төрийн агуулга ярихгүй байхад болно шүү дээ. Юуг нь улс төр гэж үзэх юм бэ гэхээр хүмүүсийг мангараараа авч явахыг улс төр гэдэг юм аа. За таны улс төр гэдэг ойлголт чинь тэр юм байна шүү дээ. Одоо нэг улс төрийн нэг арга тий. Тэгж болохгүй л дээ. Нийгмээ соён гэгэрүүлэх ёстой шүү дээ. Би бол тий. Соён гэгэрүүлэх гэдэг чинь юу юм бэ? Би соён гэгэрүүлэх гэдэг үгэнд аюу дургүй байт.
Яагаад дургу гэж? Мэдгүй ингээд нэг хүнийг ингээд хотто юу юм бэ? Одоо суурийг одоо нөгөө суурийг айгу доогоор үнэлж байгаа юм шиг санагдаад идэв. Соён гэгэрх гэдэг чинь байгаа шүү дээ, мэдээж байгаа байхгүй юу? Анзаарах, ухаарах те. Одоо заримдаа ингээд нөгөө парадайм одоо нөгөө ярьж байгаа одоо нөгөө тархины үйл ажиллагааны зэндан нь одоо шал өөр болгоод тий төвшин автын шүү дээ. Тийм момент байгаа. Тэрийг чин яг уу хүний хүчийг ашигласан ч гэсэн тий бусдын хүчийг ашигласан ч гэсэн өөрөө ингээд тийм хүч байхгүй бол ном уншаад би бэт шүү дээ ингээд шовтой ингээд соён гэгэрүүлэх подкаст сонсдог, ном уншдаг. За. Мөнхийн уншаад. За. Өвхөн хөлтөл уншаа сонсоод юм. За. Тэгээд яана гэж. Ямар ч хэрэг байхгүй. Хэрэг байхгүй. Тэгвэл юу нэрхтэй гэж. Тэр хүнд одоо нөгөө тэр хүн өөрөө хүсэл тэмүүлэл байж ч тэр чинь ашигтай болтдоо шүү дээ. Тий. За. Тэр байхгүй цагта ингээд нөгөө сонсоод таны хувьд бол соён гэгэрэл гэдэг зүйлийг ингэж ойлгож байгаа юм байна шүү дээ. Гаднаас нэг юм сонсоол байдаг, уншаал байдаг, эсвэл ном уншуулаад яваал байдаг. Өөрөө нөгөө нэг юм засрахгүй. Дотроосоо өөрөө хүсэл тэмүүлэл байхгүй. Өөрөө ухамсарлахгүй. Муу ааш зангаан засахгүй. Ингээд яваад байгаа байдлыг ингэж ойлгоо соён гэгэрэл хэрэггүй гэж хэлээд байна шүү дээ. Та тийм үү? Нөгөө юу байхгүй бол өөрийгөө соён гэгэр хэрэгтэй юм байна гэсэн юм үнэн ингээд ухаарл байхгүй бол хэрэггүй гэж миний хувьд бол тий өөртөө бол тийм л дээ. Тэр ч бол би санал нэг л байна л да. Тэгж өөрийгөө дотроосоо ухаарах боломжийг чинь харин соён гэгэрэл гэж хэлээд би бол яг таны ярьж байгаа шиг. Ингээд нэг мэдээлэлээр бөмбөгдөхийг соён гэгэрэл гэхгүй. Дотоод ухамсар нь хөгжихийг соён гэгэрэл гэж хэлнэ. Ёс зүйтэй болохыг соён гэгэрэл гэж хэлнэ. Тий. Тэгэхээр яаж юм танд? Тэгвэл соён гэгэрэл байх ёстой юу? Соён гэгэрэл байх ёстой. Гэтэ би бол нөгөө юм өгөнд нь дургу юм уу? Өгөнд нь дургу нэрээ. Үнэхээр тэгээд соён гэгэрх одоо талын ном уншигч дургу. Тийм үү? Мэдээ тий. Тэгээд таач одоо тэгээд ямар янз юм өмдөг бол? Юу гэсэн бэ? Зүгээр л ингээл маазраал явж идэг гэнэ үү? Үгүйс надад яриач байсан юм шүү дээ. Соён гэгэрхийг одоо хөлийн зөвшөөрч тийм ном одоо тарих угаалтын ном уншихгүй бол мац биш шүү дээ бас тий. Харин тэр соён гэгэрлийн мод мэдлэг боловсрол эрдэм ном унших ухаарл ингээд авах энэ юмнуудаар чи хүн чинь өөрөө ухамсарын төвшөнд хөгжөөд. Тий. Наад чинь биш үү тий. За. Заавал ном унших биш одоо өдөр тутмын амьдрал дээр мессеж авах юм баггүй тийм үстэй тий. Үгүй л дээ. Өдөр тутмын амьдралаасаа хүмүүс ингээд ойлгоод ухамсарлаад хөгжиждөг болвол энэ дэлхийн нийт чинь бүгдээр л үдээд хөндөрлөгдсөн чи одоо бүгд гэгэнтнүүд тулчаа байлгүй. Хүн гэдэг амьтанд чинь муу юм нь өөрөө ингээд хурдан үржиж бий болдог. Энэ байгаль дэлхий дээр ч гэсэн муу ургамал, хогийн ургамал хамгийн түрүүнд ургадаг шүү дээ. Сайн юмыг дадуулж яж ингэж бий болдог. Тэгээ би таныг ингээд гайгүй ингээд гоё ингээд юм гэгээлэг юм сонирхтой юм болов уу гэж бодоод байсан чинь таа чинь тэгээ тийм ном унших бол ер нь баг дургу. Тийм дургу. Би одоо нөгөө юу жишээ юм биш дээ би жишээний хэлийдэх үү. За. Порно секс хоёр ч шал өөр асуудал тийм үү? Өөр байгаа ч тийм. За. Тийм үү? За. Өөр. Энд чи одоо нөгөө айгу ойлгомжтой заяа. За. Ном одоо нөгөө одоо соён гэгэрүүлэх ном гэдэг чинь порно. Яг нөгөө соён гэгэрэх гэдэг чинь секс ахгүй юу? За. Ойлгож байна уу? За.
Яг нэг энэ ойлголтын зөрүү байгаад байгаа юм байна та хоёр. Тийм одоо нөгөө хэл ярианы. Тийм байна. Тэгэхээр одоо нөгөө яг өөрөө үйлдэж соён гэгэрэл гэдэг бол та нэг өөрөө үйлдэж дотроосоо хэрэлтэж гих ёстой гэдэг утгаар нь яриад байгаа юм байна. Зүгээр нэг гаднаас юм уншаал жухам те ингээл ном уншаал ингээд байхыг бол соён гэгэрэл гихгүй гэдэг утгаар. Тэрнээс авах юм бэ, авахгүй юм бэ штэ. Тийм биз дээ. Тэгээд нөгөө одоо ямар нэгэн сургалтанд хамрагтаад те тэрэн дээр одоо бүр тэрнээс гарч чадахгүй болдог. Тэр одоо багштай амар хамааралтай болчдөг. Тийм үү? Ямар нэгэн урсгалт хамааралтай болчдөг ч гэдэм үү те. Тийм амьдралыг ямар нэгэн юмд хамааралтай болохоос би хувьдаа бол маш болгоомжтой тийм байна те. Зөвлөлтөө бас нэг утгаараа зөв. Манайд чинь ингээл янз бүрийн шашны урсгалууд ингээ ороод ирсэн байж идэг байхгүй юу? Тэгээ би бас ингээ зарим хүмүүстэй уулзаад тэр урсгалтай амар ингээ баригдаад, хашигдаад, хүлэгдээд тэгээд тэр урсгалынхын төлөөлөгч нэг одоо пастор ч юм уу нэг номлогч нь те. Юу яж байгаа байхгүй юу? За чи тийшэл явба чи энэ те. Жоманы бадныхам гэж хэлхэл юм бол чи тэгэл там дууны шүү чи балрын шүү гэлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүн одоо ингээд айцтай болцсон. Бясалгал хийх юм бол буруу шүү чиний сүнс чинь ингээд сүнс чинь яачдаг гэлээ. Сүнс чинь өөр төвшөнд очижтэй шүү болохгүй шүү гэж хэлсэн баг. Тэгээ би бясалгаж хийж болохгүй манай пастор тэгж хэлсэн гэдэг ингээд байгаа байхгүй. Энэ мэтчлэнгээр ингээд ийм буруу юм руу очихороо бүр ингээд хашигдаа түгжигдээд тэгээ энийг соён гэгэрэл гэж ойлгочоод те. Тэгж болохгүй шүү дээ. Ингээ явж байгаа бол энэ бол өстой бүртгэхгүй л дээ. Та бол нэг энэ талаас нь ярих гэдэг шиг байна шүү дээ те. Тийм. Соён гэгэрэл гэдэг утгыг та энэ утгаас нь ойлгоод буруу дэмий шаардлагагүй ухааны юм ярих гэдэг шүү дээ та бол. Тийм одоо ингээд тийм соён гэгэрүүлэх ном. За. Юу юм бэ? Ер нь ингээд намайг соён гэгэрүүлж гинэ гэж энэ миний тарихтай одоо нэг тарихыг ингээд нэг оролцож гинэ гэдэг юмыг бол заавал ингээд анзаарч унших хэрэгтэй. Шүүмжтэй унших хэрэгтэй. Зүгээр тэр одоо ямар нэгэн ном ч гэдэм сургаалт ч гэдэм үү тэргээр одоо тарихыг удирдуулж хизээч болохгүй шүү дээ. Тийм хүмүүс ингээд насаараа нэг хин нэгнээр тарихыг толгойг нь удирдуулж явна шүү дээ. Жишээний бас ийм би бол Далай багшийн шав гэж өөрийгөө боддог. За. Тэгээд Далай багшийн янз бүрийн ном уншсан л та. За. Тэгээд Далай багшийн маш сонирхолтой ном байсан. Далай лам. За. Есүсийн тухай яриу гэдэг ном багхгүй. За. Маркогийн одоо нөгөө Библийн Маркогийн юу гэдэг вүлээ? Сайн мэдээ. За. гэдэг үлээ. Яг ер нь ойлголтын зөрүү их байд юм байна. Гэхдээ намайг ерөнхийдөө ойлгосон үү те? За ерөнхийд нь ойлголоо тий. Ер нь бол ойлголоо. Би болохоор яг таны магадгүй та тэр нэг юм ярих гадж байгаа юм уу те? Хоёр таас нь яриад байгаа юм уу? Сая яг ингээд ойлголтын зөрүү гарчаад барыг таны ингээд эсэргүүцэх гээд байгаа байхгүй юу? Та бол тэр нөгөө соён гэгэрэл гэдгийг чинь айгүй тийм нэг реклам тий. Үгийн одоо ойлголтын ялгаа шүү дээ. Тий, үгийн ойлголтын ялгаан дээр ингээд зөрөөд байгаа юм байна. Тий, миний соён одоо элбэг одоо Монголын нийгэмд хэрэглэгдэж байгаа соён гэгэрүүлэх гэдэг үгийг би бол тэгж ойлгоод тайлбарлаж байгаа. Тэг юу юм бэ? Айгу амар хялбартай одоо ном бичээд ч юм уу сургалтанд суугаад ч юм уу тэгж явдаг юм бол биш аахгүй биш юм шиг санагдаад байна. За яг хуу соён гэгэрүүлэх гэдэг нь утгаар бол тийм ер нь ингээд бурхан багш яаж гэгэрсэн бүр хамаагүй юм хайчаа баг галзуу хүн шиг болоод тийм эн чи яаж болоод тийм одоо нөгөө бүр эргийн тойрны хүмүүсийг баахан ойлуулчаад яваад эцэст тийм гэгэрж байгаа хүн шүү дээ. Тэр хүн чинь бусдын төлөө ном бичих гээд гэгэрээгүй шүү дээ. Үнэндээ бол тэр явцдаа. Тэгээд тэр хүнээс гарсан тэр бурхан болсон хүнээс гарсан юм нь битэр
хойч үед дамжуулах гэдэг бас тэрийг дамжуулах гэдэг өчнөө хүмүүс байла тий. Тэгээ тэр болгон энэ муугийн одоо сургаад өгье гэсэн тийм одоо энэ хүмүүсийг соён гэгэрүүлж үгүй. Энэ төр гэсэн тийм хөнгөн байдлаар бол хинч хандааг байх гэж бодод байгаа байхгүй юу? Үнэхээр юм. Тэгээ хөнгөн байдлаар бол хандаагүй. Тэгвэл тэр гигантнүүдийн чинь дотор хайр нэгүүлсэл гэдэг юм байгаа. Мэдээж байгаа шүү дээ. Тэр хайр нэгүүлслээрээ тэр ном бүтээлийг чи хийж байгаа. Тийм. Түүнээс шүүгээр маань одоо бидний ингээд нэг нийгэмд байгаа нэг эго гэж байна шүү дээ, тий. Зөвхөн нэг өнгөц эго. Амар гоё ингээл таалагдах гал. За та нар намайг даг би ингэж яа нэгэл өөрийгөө ингээл амар өндөрт гаргаал, тий. Ийм байдлаар бол бид нар хязгаарч ном бүтээл төрөөг байхгүй. Гэтэ боддоо бурхан багш тийм үү? За Есүс шүтдэг хүмүүс бас байх Есүс зүйлтэй юм уу, тий. Энэ хоёр хүн ном бичээгүй шүү дээ. Бичлгүй яах вэ? Бурхан Буддагийн айлдсан ном сударч одоо тэг ганцаар дамжуул байна шүү дээ. Айлдсан баггүй юу? Шавнар нь бичсэн шүү дээ. Тий. Өөрөө ингэж ном бичээгүй байхгүй энэ хүмүүс чинь. Тийм бичээгүй л дээ, тий. Тэр чинь ялгаагүй шүү дээ. Бурхан багшаа ямаар айлдсан айл дөрүүдийг цаасан дээр буулгасан л байна шүү дээ. Яагаад бичээгүй гэдэг чинь бас айгүй чухал байна. Би бол тэгж боддог. Тэгвэл ном номлоогүй байвал яах юм бурхан багш? Юу ч ярээгүй байсан бол яах юм? Энд чинь хараа бурханы шашины хамгийн түрүүнтэй бурхан одоо ганжуурд нь шүү дээ, тий. Шавнарын гарч ирээд хин асуу гэж эхэлдэг шүү дээ. Тий. Тийм байгааз. Тэр айгүй чухал байгаа байхгүй юу? Хин ч асуухгүй бол ярихгүй байхгүй юу? Тэгээд яагаад шавнар нь одоо нөгөө асуугаад итээ? Тэр болгонд хэрэгцээ байгаа шүү дээ. Хэрэгцээ өхөн хадан болж бас асуумаар агаад те асууж болох тэг гоцрохгүй болохгүй би одоо тэгээд хойж үйт гэд шавнар нь явц тэр сэтгэл нь би асууж ин тийм үү. Тэр нь соён гэгэрх үе таатан дотроосоо нээж байгаа юм байна гэж үү? Тэр байхгүй бол тэр ном байгаад хэрэггүй байхгүй. Тийм болохоор шавнар нь заавал асууж эхэлдэг тэр. Тэр бурхан багш өөрөөсөө ингэж номлоо гэж баг хэлдэг шүү дээ. Шавнар нь асууж эхэлдэг. Тэгэхээр таны хэлэх гээд байгаа санаа юу гэсэн үг вэ? Ном унших хэрэггүй юм шиг та нэг яриад тах юм. Үгүй. Ном унших хэрэг одоо ном гэж бити хэл. Би одоо хэлж штэ нөгөө тэр соён гэгэрх гэсэн тийм тасагт байгаа номыг хэлж гинэ гэж штэ. Тэрнээс одоо нийт номыг уншихгүй гэж байгаа юм биш. Би ч уран зохиол уншдаг, судар уншдаг тийм үү. Тэр одоо юу гэмээд би хийсэн шүү дээ одоо хүсэл мөрөөдөл одоо соён гэгэрх гэдэг үгэнд одоо тийм жаахан дургуулдаг. Гэхдээ одоо нэг гэгэрх бурхан болох тийм үү? Бурхан болох сэтгэл нь байхгүй бол тэр шавын асуух шавын авахгүй бол шавын сэтгэл байхгүй бол ном багт хэрэггүй байхгүй гэж бодод байна. За ном унших хэрэгтэй юу? Гэхдээ би хэлж штэ. Ингэж төөрүүлж болохгүй яриаг нь те. Ном гэж юуг хэлж байгаа. Тэгвэл ямар ном унших хэрэгтэй вэ гэж асуух юм байна танаас тэгвэл. Үгүй ном би хэлж штэ. Дотор те шав байхгүй бол ном уншаад хэрэггүй. Тэр шавын дотор байгаа мó? Тийм дотор байгаа штэ. Хүсэл тэмүүлэл. Тийм хүсэл тэмүүлэлээ уран зохиолоос авдаг хүн байна тийм үү? Тэр чинь байгаа бол ном уншина үстэй. Тийм. Одоо тэгээд тэр хүн одоо юу уншмаар байгаа нь те. Тэрийг баян бас. Би ихтэй хаяа ингэдэж штэ. За гоё юм ярих уу? Ном юм ярих. Зөрлөлтүүд энэ таавч. За ойлголцлын зүрх бас их вэ. Ном гэж хэвлсэн цаасыг хэлж байгаа мó, номлыг хэлж байгаа мó те. Хэвлсэн цаас одоо та ингэдэг гэдгсэн штэ те. Та тэр жишээгээ яар та. Сая та нэг ингэдэг штэ. Гоё юм ярих. Би ингэдэг гэх нэг ярьсан штэ. Би ч уран зохиол дуртай. Уран зохиолоор ч юм өчнөө 100 хүний амьдралаар амьдарч болдог. Тийм шүү. Тийм. Тэгээд уран зохиолыг унших бас тэг жаахнаасаа ингээд үлгэр унших дуртай байсан. Олон хүүхдүүд тийм байдаг баг. Тэгээд юу гэх юм.
монголчуудын уншдагаас юу гэдэг юм болоо жишээ юуны үлгэр улаан үстэй аан энтер гэдэг нөгөө барууны охтуудын уншдаг үлгэр байгаа байхгүй юу? Үлгэр гэж одоо нөгөө зохиол жишээ нь тэр бяцхан гүнж тэргээтэй тийм номнуудын дотор гарч ирдэг хоол. За. Дан тийм үлгэр дээр гарч ирдэг хоолны ном хийсэн хүн байдий. Үлгэр дээр гардаг хоолуудаар хоолны ном. Тий. Тэгээ би тэрийг сая бүр Японоос олоод уншдаг байхгүй юу? Тэгсэн чи ингээд нөгөө үнэхээр юм гой олоод бас гэгэрх мэдрэмж төрж байгаа. Тий. Тэгэхээр ямар ном одоо ямар одоо сэтгэлээрээ одоо ямар хэрэгцээгээр уншиж байна гэдэг чинь маш чухал. Ном одоо ном нь чухал гэд бүх ном нь чухал биш шүү дээ. Унших хэрэггүй номнууд бас зөндөө. Тэгвч тийм л дээ. За. Таны одоо ингээд хоёулаа нөгөө мөнх усыг ярьжсэн шүү дээ, тий? Мөнх усыг ярьжсэн шүү дээ. Таны энэ амьдралын зарчимд чинь энэ байдал чинь яаж үр өгөөж өгдөг юм? Одоо өхлийг санаж шүү дээ. Та харамсахгүйгээр амьдрчий гэсэн энэ зарчим чинь таны амьдралд ямар үр өгөөж өгдөг юм? Мэдгүй. Би хэлж шүү дээ нөгөө айц багтай юмар юм. Одоо санаа зовх юм байхгүй болчмоор тий. За. Үсрээд өгөх штэ гэсэн юмн дээр. Айгуу сонголтыг нэмж өгөх юм бэ. Тийм. Тэгээ өөрийгөө айгуу юу гэх юм. Өчөөхнөр төсөөлөхөд тусалдаг. Тэгээ нөгөө би стай миний амьдралстай нэг бусдын амьдралаас илүү байх юм шиг санагтаад идэв шүү дээ. Зөв. Тийм дандаа юм. Одоо тэр 12 настай тий аавыг алдсан. Өөртөө одоо нөгөө бяцхан. Хүнд. Тий. Юу хэлмээр? Би юу? Тэг чи яг нөгөө миний явуулдаг бяцлаглын нэг хэсгэлтэй. Дотоод хүүхдийн бяцлал гэж байдаг шүү дээ. Тэрүүгээр ингээд тэр хүүхдтэй ингээд харилцдаг. Миний явуулдаг бяцлаглууд чинь ингээд нэг юмсан бяцлагал нөгөө талдаа сэтгэл засал байдаг байхгүй. Энэ хоёр ингээд холбогдож хамтарч явагддаг гэсэн үг. Тэгээ бидний энэ тарих ухамсар маань ерөөсөө яаж ажилтдаг вэ гэхээр бага насны тэр их хэцүү байсан үйл явдлууд дээр бага наснд цочирдсон айсан, гомдсон тэр үйл явдлууд дээр бидний энэ сэтгэлгээний блокуд үүсчихдэг. Дүгжигдчихдэг байхгүй. Тэгээ би ч гэсэн яг тэр үеийнхэн тэр мэдрэмжид ингээд гаццсан дүгжигдчихсэн байх үе над зөндөө байсан. Тэгээд одоо амьдрал дээр ингээ яадаг байсан бэ гэхээр ингээл зүгээр нэг тийм баяр хөөр айгу багтай. Нэг л их тийм жоохон гонгийн мэдрэмж надад илүү их мэдрэгдээл ингээл яваад. Тийм. Тэрийгээ би яагаад ингэж байгаа юм болоо гэд шинжээд үзсэн чинь бяцлаглаар хийгээд үзсэн чинь яг тэр 12 насны дээр очиж байгаа байхгүй. Яг тэр үед ингээд айгүй хэцүү байсан. Тэр үеийн мэдрэмж маань надад ингээд хадгалагдчихад тэгэл одоо ингээд нэг юм сонио уйтгартай тавгүй тийм амьдралаар амьдраад байгаа болж байгаа байхгүй. Тэгээд тэр үед очиж жагаад тэр үе дээрээ ингээд бяцлаглаар ингээд засал хийгээд тэгээд өөрчилсөн л дөө. Тэгтээ би юу гэж хэлж байсан бэ гэхээр яг түрүүний танд ярьсан шиг Бурхан хамгийн хайртай хүнтэй хамгийн хэцүү зовлон өгөөд хамгийн сайн хүн болгож хамгийн олон хүнд тусыг хүргэх гэж байгаа энэ үйл явдал энд болж байгаамаа гэж хэлсэн би. Тэр хүүхдөө? Тий, тэр хүүхд. Тэгээд тэр хүүхэд ингээд эхэндээ бол ингээд ойлгохгүй байсан.
хэцүү байна. Тэ. Ингээ бусад хүүхдүүд аавтайгаа ингээ гоё байна. Ээжтэйгээ хамт амьдарч байна. Би яагаад ингэж амьдрах хэвтэй юм? Дээр нь би мөнгөгүй байна, гид сүлсэж байна, өлсөж өгөх гээд байна. Тэр үед ингээд бас амьдрал нэлээд хэцүү байхад. Тэгээд манайх бас хот руу ороод ирсэн. Тэр чинь тэр үед ч хөдөө байжгаад тэгээд ингээд хот руу орсон. Хот руу бас ингээд ороод ирэхэд манай нэг их ч ингээд ажил хийдэг. Бусдууд нь ингээд баахан хүүхдүүд чинь 10 хэд настай байх. Тэд нар ингээд нэг ажил хийхгүй сургуульд явдаг. Тэд өлсөөд. Одоо ингээд бодоход бол би ингээд орой их чигээ ажил тарж ирэхийг хүлээгээл ань хүлээгээр нь бол. Өлсөөд байгаа байхгүй юу? Гэд сүлзээд байгаа. Тэгээ орой ихч ажиллаа тараад ирэхдээ нэг өмөх юм олж ирдэг байхгүй да. Нэг тал шоколад маклад хүртэл авч ирэн заяа. Тэр нэг таньдаг хүн нэг багшилдаг байсан. Тэгээ тэр багшлаад нэг ангийнх нь хүүхэд нь өгсөн эсвэл ангийнх нь хүүхдийн нэг эцэг их нь өгнө. Тэгээ тэрийг ингээ нэг тал шоколад үлдээгээ дүүнэртэй авчирж ирж байгаа байхгүй юу? Тэрийг хүртэл хүлээг ороо өлсөж үг. Тэгээд амьдрал тийм хэцүү байх чи яагаад би ингэж ингэнэ гэж. Яагаад би ийм үлсгэлэн байгаа ингээд боддtiin байна л да. Тэр бодолтоо би одоо бас ингээ гацчаад тэр үеийнхээ засах гэхээр тийг засахдахгүй байсан байхгүй. Тэгээ би дахин тэр 12 настай үеийнхээ хүүхдтэй ингээ ярилцсаар хагаад тэгээд өөрчилж авсан байхгүй. Тэрнээс хойш миний одоо энэ ингээд ийм хөгжил багш болж гээ явж байгаа байхгүй. Яг тийм нэг ийм дотроо ийм айдас харамсал уйтгар тийм мэдрэмжтэй өөрийгөө сайн засаагүй байх үедээ би ингээд хүн амтнд багшлан нэтэрэ гэдэг ингээд талчганаад явбал би ч өөрөө болоогүй юм чинь тэгэл бүдрээд унаа штэ нэг газар очиод унаа штэ болохгүй штэ. Энэ коучингийн аргыг хаана сурсан? Монголдоо. Тий. Ер нь манай ингээд монголчууд ч аягүй коуч артсан байхгүй. Тэг юу гэсэн үг? Манай монголчууд ч тэр чигээрээ коуч. Тэгээд та харсан уу? Аргал барьж гүйжгаад бишээ. Босгон дээр ингээ гадаа гарах гэж байгаад босгон дээр бүдрээд унцдаг штэ хөгөөд те. Тэгэхээр юу гэж хэлдэг? Дахиад орж ирэх галдаа аргал хэлчихдэг штэ те. Орж ирж байгаа бүдрээд унжаавал юу гэж хэлдэг? Юу гэдэг штэ? Одоо нөгөө сайн гэдэг штэ те. Олзох орж ирэх нэ гэдэг үстэй. За тэгээ нэг аяг шаазан хагалчаар юу гэж хэлдэг? Бас сайн. Шаазан агарах сайн гэдэг те. Тэр үтгэл Монголд ингэ штэ. Гэрт нь юм уу гэрийнх нь ойроо ойролцоо хүн баачвал юу гэдэг гэж мэдвэ за. Баяжин гэдэг байхгүй юу. Энэ энэ төр чин дандаа коучинг арга байхгүй та. Тэр хүний сэтгэлийг ингээ тайвшруулчих байгаа байхгүй юу. Манай баг байхад хүртэл манайд тийм явдал гарч ирсэн. Манай нэг согтуу хүн орж ирж байгаад унтчихад тэгээд бааччихсан байхгүй. Тэгээд чи гэр мэрээр өмхөнсөд бөө юм болж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай аав чи зүгээр миний хөл манайх баяжих гэж байгаа юм баян болох гэж байгаа маа тэгэхээр ингэт юм аа. Тэнгүүд бид нар ингээ тайвширч байгаа байхгүй юу. Ингэж хүний сэтгэлийг засах урлаг байхгүй да коучинг гэдэг чинь. Тэгвэл энэ урлагч нь манай монголчууд байна шүү дээ. Үгүй хаана сурсан бэ гэдэг асуулт. Буддийн ухаанаас би сурсан. Өөрийнхөө яг манай бас манай монгол коуч бэлддэг сургалтууд байгаа шүү дээ. Тэгээ би тэнд сурсан. Манай буддийн ухаан бас тэр чигтээ ингээ коуч бил. Тийм л дээ одоо тийм мэдээч тий. Тий. Бурхан багш ингэж байгаа штэ. Бурхан багш нөгөө өөрийг ингээд хараагаал доромжлоод эсвэл хүнд бурхан багш юу гэж хэлдэг байхгүй байгаа. Тэгээд сүүлдээ нөгөө хүн чинь бүр өөрөө ядарсан гэж байгаа штэ. Тэгээд ядраад та яагаад намайг ингээд муухайгаар хэлээд байх чинь та яагаад уурлахгүй байгаа юм бэ гэсэн чинь чи надад нэг ингээд бэлэгтэй ирсэн. Би тэр бэлгийг чинь л аваагүй тэгээд бэлэг хүнд үлдсэн бэ. Гэл болоо. Олон юм ярихгүй штэ бурхан багш тий. Яг ийм байдлаар өөрийг нь өөрөөр нь ойлгуулах ийм гоё урлаг шүү дээ. Манай монголчууд ингээд коучинг хийж байгаа үстэй. Наад чи одоо хаанч байгаа шүү мэдээж Японд гэсэн тий одоо нэг муу юм болоход энэ ч сайн юмны шинж гээд одоо засах арга болсон дөө байгаа л та. Тийм л байна. Яг аргачлал нь одоо хаана одоо ямар урсгалын юмыг сурсан бэ гэж асууж байгаа. Гэхдээ энэ амьдралын дасгалжуулалт коучинг гэдэг чинь амьдралын дасгалжуулагч шүү дээ тийм үстэй. Амьдралын дасгалжуулагч. Өөрөө ингэж коучинг гэхлээр л нэг тийм яг тусгай ур чадвар бол хэрэгтэй энэ. Коуч ментор гэдэг хоёр янз байгаа шүү дээ тийм. Ментор гэдэг чинь бол ингээл би ингээд гоё цөөвөө хийж чаддаг бол чи ингэж цөөвөө гоё болд юм а гэж би ингээд танд яриад өгчих юм бол энэ бол ментор шүү дээ зөвлөгөө. Тийм. Тэгвэл коучинг бол ингэж ингэх ёсгүй шүү дээ. Ингэж болохгүй.
энэ чинь бол зөвлөгөө олж учраас тодорхой ур чадвараар тэр хүн өөрөө ямар яаж гоё цөөн хийх арга тэр хүн өөрөө олтлон чиглүүлж асуултаар асууж дотроосоо тэр хүнийг идэх хэвээр. Өөрөө ухамсарлахад нь чигдүүлэх хэвээр. Миний асууж байгаа асуулт нь таны коучингийн баг шин бэ гэж асуухаар шууд бөх үү? Би энэ Монголд Ганабел гээд Өвний хөгжлийн институт, сургалтын институттэй байгаа шүү дээ. За. Тэнд суралцсан байхгүй. Тэднийх манай Ганабел гээд институт Америкийн нэгдсэн улсын Edwy coach гэдэг академитай хамтраад энэ коуч бэлтгэх сургалт явуулдаг байхгүй. Тэнд суралцаад би коуч болохгүй. Тэгэхдээ миний гол ингээд коуч ур чадвар эзэмссэн тэр зүйлүүд маань илүүтэй нэг бүдийн гүн ухаанаас тэгээд Монголынхон энэ тийм соёл уламжлалын судалгаануудаас илүү их ингэх юм байна гэдэг тэр наав хаануудаа илүү их олж авдаг аргачлалуудаа. Яг би гадны юмнуудыг бас сонирхтгол доо үздэгдэг коуч техникүүд бүр ингээд хиний гаргасан тэр хүний гаргасан тим арга марга гэдээ байгаа шүү дээ. Тэд нар эдрийг бол үздэг л дээ. Гэхдээ би илүү нэг монголч байх гад нэг жоохон тим оролддог гэхүү те. Тийм. Та хоёр ярилцлага бас тодорхой хэмжээнд авах өгөөж өршим үзэгчд маань байсан байх гэж найдаж байна. Яг хоёулаа те тэр ойлголтын зөрүүтэй янз бүрийн өнцөг хийх нь гаргаж ижил одоо тэндээс хүмүүс юм олж авах байх л да. Тэгээд миний одоо подкастэнд хоёлаа уурж ярилцсан танд бас баярлалаа. Тий. Ухамсарын хүч подкастын маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлж байна. Анхаарал тавьсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Миний YouTube-аас үзээрэй.